За сайн байцгаана уу. Сайн Улаанбаатар нэвтрүүлгийн эрүүл мэндийн болонд Монгол хүндэт эмнэлгийн нэмж гэмтэл цог гэмж ганц тулга ахуй осол гэмтлийн талаар зөвлөгөө мэдээлэл хүргэнэ. Осол гэмтлийн шалтгаануудын хувьд бол зам тээврийн осол, за умналт, амьгийн механик хүчин зүйлэлд өртөх, амьтаа механик хүчин зүйлэлд өртөх, хүчирхийлэл зэрэг ерөнхийдөө шалтгаанууд зөнгөлөн тохиолддог. За бага насны хүүхдүүдийн хувьд бол түлэгдэл гэх зэрэг. Тэгээ эндээс хэдүүлээ одоо ерөнхийдөө ахуй осол ялангуяа улирлын шалтгаантай, улирлын амлалтын шалтгаантай гэмтлүүд маш их тохиолддог. Энэ ялангуяа өвлийн үйлрэлд одоо ультра хулгай ихсэндээ холбоотой, за эцгийн хараа хяналтгүй байдалтай холбоотой ерөнхийдөө бага насны хүүхдүүд унах гэмтэх, за ялангуяа настай хүмүүс одоо ультра хулгааны улмаас унаж бэртэх нь түгээмэл тохиолддог. Уналтаас үүдэлтэй ерөнхийдөө шаад ахуйн зүйл эдийн гэмтэл, хугарал, за мөн тулж унсантай холбоотой шууны хугамтай хэсгийн хугарал зэрэг гэмтлүүд түгээмэл тохиолддог. Аль болох болгоомжтой байхыг анхааруулъя. Тэгээ ерөнхийдөө энэ ахуйн гэмтэл, уналт гэмтэлтүүд ихэвчлэн сэргийлэх боломжтой гэмтлүүд байдаг. Хүмүүсийн гаргадаг алдаа гэх юм бол зүйл эдийн гэмтэл, битүү гэмтэл болон эрсний хугарал, зөрүүгөө хугарал. За ерөнхийдөө их зовир багтаа хүмүүс бол цаг алдах тохиолдол их байдаг. Тэгэхээр эхний ээлжинд эмчийн зөвлөгөө аваад за гипс бэхлэгээ хийх шаардлагатай бол гипс бэхлэгээгээ сайн зүүх хэрэгтэй. Тэгхгүйгээр зовир шаналга багасчлаа гэд 7 хоноод ч юм уу барьжийн чангаржийн хүнд байна гэд эрт авчдаг тохиолдлууд байдаг. Ийм шалтгаануудын улмаас ерөнхийдөө өвчний эдгэрэл удаашрах одоо гол нөхцөл болдог. Амьдралын чанараа удаан алддаг. Хөдөлмөрийн чадвар удаан сэргдэг иймэрхүү асуудлууд гардаг. Тийм болохоор ерөнхийдөө гипс бэхлэгийг ерөнхийдөө бас эмчийн зөвлөсөн хугацаагаар ерөнхийдөө тавих бас их чухал. За үнэхээр эмчид үзээд одоо ясны хугарал, зурал, хагалгаа шаардлагатай, мэс зас шаардлагатай гэх юм бол бас мэс засал одоо дэмий байдаг ч юм уу муу байдаг, хүндрэлтэй байдаг гэдэг ордгүй шалтгаанууд байдаг. Тэгээд Монгол хүндэт эмнэлэг нь одоо бүх төрлийн гэмтэл цоггийн мэс засал болон үзлэг зөвлөгөөг одоо чанарын өндөр түвшинд Солонгос болон Монгол эмчнэрийн баг хамт олон үзүүлж байгаа. За өнөөдрийн эрүүл мэндийн булангаар ахуй осол гэмтэлтэй холбоотой яаж урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл хүргэлээ. Нэвтрүүлэгт хамт байсан үзэгчтэй охинд баярлалаа.